Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсчүүцсэний 92 жилийн ойн баярын хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан цагдаагийн болон дотоодын цэргийн 18 алба хаагчийг төрийн дэд одон медалаар шагналаа. Мөн хууль зүйн сайдын тушаалаар цагдаагийн алдар тэмдгээр 27 алба хаагч, цагдаагийн ерөнхий газрын дарга дотоодын цэргийн командлагчийн тушаалаар 2 албан хаагчийг, хугацааны өмнө цагдаагийн хурандаа цолоор 5 албан хаагчийг, цагдаагийн дэд хурандаа цолоор 7 алба хаагчийг, цагдаагийн хушууц цолоор 8 алба хаагч, цагдаагийн ахмад цолоор 3 алба хаагчийг, ахлах дислэгч цолоор 2 алба хаагчийг тусдал шагнасан юм а. Хугацааны өмнөх ахмад цолоор шагнуулаад шагналаа авчаад гарч ичээж байна. Цагдаагийн ажилтан эмэгтэй хүний хувьд бол ер нь төсвөр төвчээр шаардсан хүнд ажил. Гэхдээ энэ хүн албыг одоо өдөө болтол хашаад ахмад цолоо аваад ингэ явж байгаад бол маш бахархалтай зүйл болж байгаа. Ер нь яг баярын сэтгэлгээ ойлголтод бүх одоо намайг дэмжиж гэж ажиллаж бүх намайг гэж дэмжиж ажиллаж байсан бүх улсуудаа баярлж байна. Ингээд энэ шагнал дургууд бол одоо энэ улсуудын ач хавьяа, энэ улсуудын одоо надад одоо тусалж ирсэн, миний ажилд одоо хамтран ажиллаж ирсэн, хамтран зүтгэж ирсэн энэ сэтгэл санаа бүгдийг бол ойлгож байгаа. Энэ бол миний ажлын бүтээл биш. Энэ бол надад хамтран ажиллаж ирсэн бүх хүний хувь харилцаа, бүх хүний хамтын бүтээл байгаа шүү гэдгийг хэлмээр байна. 91 онд анх цагдаагаар эхэлж орж ирсэн. Цагдаагийн байгууллагад одоо 22 дахь жилдээ явж. Сая цагдаагийн гавьяа тэмдгээр шагналаа. Одоо цагдаагийн байгууллагын түүхт жил болж байгаа. Таалагдвал нийт албаагчтай бас баярын мэндийг хүргье гэж. Мөн цол гардуулах ёслолын үеэр цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн ахлагч бүрэлдэхүүний цалингийн шатлалыг засгийн газрын 2012 оны 78 дугаар тогтоолоор төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээний ТТ 7 зэрэглэлээр дээшлүүлж цалинжуулахар болсноо мэдэгдлээ. Цагдаагийн байгууллагт удаан жил ажилласан ийм цагдаагийн албан хаагчдын нэг үндсэн цалин нэг 26,113 сая төгрөгөөр нэмэгдэж байна л да. Ингээ үндсэн цалин нэмэгдэхээр яг бас нэг бусад нөгөө удаан жилийн нэмэгдэл, цолын нэмэгдэл дагаад нэг 8% зээл одоо хамрагдчих нөхцөл болцсонд бүрдэж гэнэ гэсэн ийм зүйлийг бүрдүүлэхийн тулд судалгаа хийгээд гаргасан юм. Цалин зэрэг дээшлүүлсэн тушаал цагдаагийн байгууллагын анхан шатны нэгжид ажилладаг ТТ3-аас ТТ6 хүртэл шатлалаар салинжиж байсан нийслэл хөдөө орон нутгийн цагдаагийн газар хэлтсийн нийт 4250 алба хаагч хамрагдсан байна. Цалин зэрэглэлийг дээшлүүлснээр бага цалинтай цагдаагийн алба хаагчдын дундад цалин 57,113 төгрөгөөр нэмэгдсэн. Засгийн газрын орон сууцны дээлийн 8% ипотекийн зээл хамрагдах боломжийг бүрдүүлжээ.